Гүмби Жумби хоёр эрсдэлтэй танилцсан нь. Өндөр зүйлээс унах эрсдэл. Гүмби өдөр бүр сургуультай эрт өждөг боловч өнөөдөр унтчихжээ. Яана хурлахгүй бол хичээлээсээ хоцорлоо шүү. Яасан ч урд хашаавдээ. Хаалга нь ямар хол юм бэ? Яах вэ? Хичээл орох гээд байдаг. Хаалга барихаас өмнө яаж амжиж очих вэ? Гүмби ийм эрсдэлтэй үйлдэл хийгээд хэрэггүй баха. Тэр эрсдэл гараад ирлээ. Хашаа руу авирч байгаад унвал яана Гүмби? Ямар өндөр юм бэ? Одоо яаж доошоо буунаа? Тэр Гүмби эрсдэлтэй гэж хэлээд байхад ямар азар Гүмбигийн оролт тасарва. Тэгээгүй бол Гүмби маань том эрсдэлд орохоор байлаа. Хүүхдүүдээ та нар яагаад өндөр зүйлээс болгоомжлох хэрэгтэй гэдгийг мэдэх үү? Хүүхдүүд бидний бие том хүмүүсээс жижиг, гар хөлийн булчин хангалттай сайн хөгжөөгүй байдаг учраас өндөр зүйлээс үсэрч буухад гэмтэх эрсдэлтэй байдаг. Дээрэс нь хүүхдийн биеийн хүндийн төв нь том хүн шиг цээжиндээ биш харин толгоондоо байдаг учраас толгоондоо даагдан унах аюултай. Тиймээс шат, замын хажуу, улсуур, савлуураас болгоомжтой буухгүй бол бид тэнцвэрээ олж чадахгүй унах аюултай байдаг шүү найзуудаа. Танай гэр болон сургуулийн ойролцоо ямар унах эрсдэл байгааг аав ээжтэйгээ ярилцаад Гүмби Жумби хоёртоо сэрэмжлүүлэх үүднээс зураг зурж илгээгээрэй.